байна уу? За тэгээд миний хувьд залбирлын яг манаанд одоо зогсохоор болсон. Тийм учраас яг энэхүү яг залбирлын цагийг үргэлж одоо яг үргэлж яг залбирахаар одоо шийдвэр гарган яг энэ манаанд зогсох гэж байна. Тэгээд та бүхэн маань ч гэсэндээ надтай хамт бас байгаарай гэж хүсэж байна. Тэгээд үнэхээр яг бидний бурхан биднийг өөрлөө нэрээсээ тэг үнэхээр тэр мэдхгүй байсан хүмүүс ч гэсэн над дээр ирээсэй гэж үнний мэдлэг рүү ирээсэй гэж бурхан хүсдэг. Тийм учраас яг энэ зүйлд үнэхээр уриалахыг хүссэн. Энэ зүйл бас ятгагдсан байна. Тийм учраас яг та бүхэн маань өглөөд магадгүй яг завтаа тэр үедээ надтай хамт яг эзний өмнө тий үнэхээр яг бурхан минь бид юуны төлөө залбирэн гуйх ёстой гэж. Тэгээ бид нар үнэхээр бүх зүйлүүдийн төлөө үнэхээр залбирэн гуйх хэрэгтэй. Бид зуурсан залбирах хэрэгтэй. Бид бас өөрсдийнхөө төлөө залбирах хэрэгтэй. Дэлхийн нийтийн төлөө бас залбирах бидний залбирал бас хэрэгтэй. Тийм учраас бүгдээр яг энэ залбирал дээр уриалж байгаа. Тэгээ бүгдээ хамтдаа яг энийг эзэн өөрөө эхлүүлсэн. Тийм учраас төгсгөн эзэн. Тийм учраас энэ үнэхээр үргэлжлүүлэн хамгийн сайнаар яг явагдаасаа гэж үнэхээр та бүхэн маань бас яг залбирч өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээ бүгдээ хамтдаа энэ цаг мөчид үгийг хуваалцаад Бурхан яг эзний үгийг хуваалцаад хамтдаа бүгдээрээ залбирал руугаа орцгаая. За тэгээд өнөөдрийн бүгдээр Малах 4-ийн 2 дугаар ишлэлийг та бүхэнтэйгээ хуваалцах хүсэж байна. Тэгээ бүгдээ хамтдаа Библиэс Малах 4-ийн 2 дугаар ишлэлийг уншъя. Гэвч миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гээгүүлнэ. Та нар урагш явах хашаанаас гарсан туглууд мэт хараалгах болно гэсэн. Амен. Тэгээ үнэхээр яг энэ үгэн дээр Малах 4-ийн 2 дээр хэлж байгаа. Тэгээд цаашлаад яг энэ үгийг бас англиар одоо яг хэлий уншия гэж бодож байна. Яг тэгвэл цаашдаа зөвхөн тийм ээ яг бидний хэлийг мэддэг зөвхөн монгол хүмүүс биш. Цаашдаа үнэхээр яг тэр дэлхийн хэмжээнд хамтдаа залбирдаг тийм залбирал болох тэр асын хараатай учраас яг энийг 4-ийн 2 дугаар ишлэлийг уншъя. Малах 4-ийн 2. Malachi 4 chapter 4 verse 2. But for you who revere my name, the Son of Righteousness will rise with healing in its wings, and you will go out and live like calves released from the stall. Amen. Amen. За тэгэхээр яг энэ үг өгсөн байна. Бид үнэхээр энийг яг харахтаа миний хувьд үнэхээр эзэн талархсан. Тэгээ та бүхэн маань ч гэсэн эзэн талархаасаа гэж хүсэж байна. Учир нь юу гэхээр энэ дэр хэлж байгаа тий. Гэвч миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гээгүүлнэ. Та нар урагш явж хашаанаас гарсан туглууд мэт хараалгах болно гэж хэлсэн. Амен. Тэгээ үнэхээр яг энийг яг уншиж байхдаа яг энэ үгийг тунгаан ботохдоо та бүхэнтэйгээ үнэхээр хуваалцахыг маш их баярлан хөөрч хүссэн. Учир юу гэх юм бол энэ дэлхийн ертөнцийн дээр пандемик буюу тийм ээ маш том одоо цар тахал нүүрлээд байгаа. COVID-19 тийм ээ яг энэ цар тахал нүүрлэж байгаа. Харин энэ үед их эзэн бидэнтэй одоо үнэхээр яг тэр надаас имиж байгаа тэр таамны төлөө бидний төлөө бас тэдгээр хүмүүсийн төлөө тэр зөвхтийн нар үнэхээр та нарын төлөө гүйгүүлэх болно гэдгийг хэлж байгаа. Тэгээ тэр нь бүр хамгийн гайхалтай нь Бурхны үг өөрөө хэлж байгаа. Эдгээх туяагаар гэрэлтэн гүйгүүлэх болно гэдгийг хэлж байгаа. Тэгээ бид нар үнэхээр яг тэр хашаанаас гарч байгаа туглууд мэт хараалган баярлан хөөрнө гэж. Тэгээ та бүхэн хөдөө очихтай ер нь очихтай ингээд хардаг. Туглуудыг харж исэн яг ингээ харахаар үнэхээр яг хашаанаас нь тэр хончин маань малчин хүн одоо ингээд гаргахад тэр бүр ингээ хараалгаад баярлаад хөөрж байгаа. Яг тэр төрх одоо ч гэсэн надад үнэхээр яг энэ үгийг уншиж байхад үнэхээр харагдаж байсан. Яг түүнтэй адилхан үнэхээр тэр
тэг яг хорж байсан, тэр цагдаж байсан тэдгээр зүйлүүд үнэхээр их чөлөөтэй болж өмнө ямар гайхалтай дэлхийн ертөнцид те байсан улам илүүгээр хүмүүс тэр дэлхийн ертөнцийг хайрлана гэж итгэж байна. Тэхийн тулд бид нар их эзэн Есүс Христэд итгэлээ өгөх хэрэгтэй. Яг энэ зүйлийг бид нар хамтдаа барин залбирая. Тэг үнэхээр би та бүхэн миний нэрээс яг тийм ээ үнэхээр имиж байгаад үнэхээр миний төлөө тий одоо яг эзэнт хандан та бүхэн залбирх юм бол яг энэ зүйл болно гэдгийг эзэн дахин сануулсан хэлж байгаа. Үнэхээр тэр бидэнд тэр гайхалтай одоо гэрлэн гийгүүлэх болно гэдгийг хэлж байгаа. За тэгээ бүгд хамтдаа эзний өмнө хамгийн чухал гол сэдвийг барин залбирцгаая. Яг дэлхийн нийтэд одоо тийм ээ яг дэлхийн нийтийг бүр хамарсан ийм одоо тий цар тахал байна. Тэгээд бурхан минь үнэхээр яг таны тэр зөв шудрах хүмүүс хамтдаа нэгдэн залбирх үед та өөрөө гайхамшигтайгаар тэр агуу ажлуудыг хийнэ гэж амссан учраас та өгөн дээрээ хэлсэн учраас бид итгэж байна. Бид хамтдаа нэгдэхийг хүсэж байна гэж бүгдээ хамтдаа эзний өмнө хамгийн нэгдүгээрт ингэж залбирая. Хоёрдугаарт гэх юм бол бүгдээ хамтдаа өөрсдийн гэр бүлийн төлөө залбирая. Тэгээ бидний гэр бүл маш чухал байна. Тийм учраас бүгдээ хамтдаа яг тэр эзний өмнө очиод өөрсдийн гэр бүлийг авч очиж хамтдаа эзний өмнө очиод залбирцгаая. За тэгээд 3 дугаарт гэх юм болвол та яг өөрийнхөө төлөө залбираараа. Үнэхээр их эзэн биднийг зоригтойгоор энэ дэлхийн ертөнцийн бүтээсэн. Энэ дэлхийн ертөнцтэйгээр биднийг яг гайхалтай зүйлийг хийлгэхээр бидний дуудсан хүннийг бүр дөвөгцсөн тэр тий үнэхээр яг энэ дэлхий дээр ирсэн нэгэн зориг тэр биелүүлэх ёстой нэгэн зүйл байгаа. Тийм учраас яг тэр зүйлүүдийг бид нар үнэхээр олоод түүнийг тий яг Библиэр гардаг тий тэр яг Тэнгэрийн одоо бүр ингээ хаанчлалыг юутай зөвлөж байгаа гэхээр сувдтай тий маш гоё тэр гайхалтай сувд эрдэнэсийг тэр талбайгаас олж авсан. Харин түүнийг олж харахтаа өөртөө байгаа бүх зүйлүүдийг зараад тэгээд тэр буцаж ирээд тэр талбайгаас тэр эрдэнэсийг худалдаж авдаг. Яг түүнтэй адилхан үнэхээр надад өгөгдсөн тэр эрдэнэс юу вэ гэж тэг бүгд хамтаа яг эзний өмнө тэрийг яг эрэл хийлэн гуйгаад хамтдаа залбирцгаая. Тэгээ бүгдээрээ яг энэ 3 сэдвийн төлөө бүгдээ хамтдаа эзэнт хандаад тэр гайхалтай агуу эзэнт бүгдээ хамтдаа залбирцгаая. Халелуя Иесус. Бид таны өмнө залбирч байна. Та бидний залбирлыг чих тань сонсдгоо гэж хэлсэн. Эзэн та болоо. Үнэхээр бид хамтдаа эзэн минь яг дэлхийн нийтэд нүүрлээд байгаа. Аваа үнэхээр яг тэр цар тахлын төлөө гуйж байна. Эзэн үнэхээр эзэн та Малахийн 4:2 дээр хэлэхдээ үнэхээр та нар зөвхт байх юм бол би үнэхээр та нарын дээр тэр эдгэх үнэхээр гэрлээрээ би та нарыг гийгүүлэх болно. Үнэхээр та нарын төлөө үнэхээр тэр нар мандах болно гэдгийг эзэн та дахин илчлэн дахин та хэлж өгсөнд баярлалаа. Харин бид эзэн минь ээ түн дуулууртай байхдаа улам илүүгээр эзэн таны өмнө зөвхт байж таны нүрийг эрэлхийлэн залбирдаг. Бид нар эзэн минь бузар муу замуудаас холдон ухардаг. Аваа үнэхээр бидний зүрх сэтгэлийг тэр муу бүхнээс та хамгаалж өгөөрэй хэмээн гуйж байна эзэн. Онцгой Есүс бид таны өмнө гэр бүлээ өргөж байна. Эзэн бидний гэр бүл аваа үнэхээр таныг аваа таньж мэддэг байхад та тусалж өгөөч. Үнэхээр та хэлэхдээ хүмүүр үнний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг эзэн минь. Үнэхээр таны өмнө залбирч байна. Та тэднийг аварна, та тэднийг нэгүсэж, та тэдний дээр өрөөлийг, хамгаалтыг, та дүүргэлтийг эзэн минь үнэхээр тэр гайхалтай зорилгыг биелүүлсэн байхад та тусалж өгөөч. Тэгээ эзэн минь бид үнэхээр таны өмнө аваа онцгой яг энэ 3 сэдвийг барин залбирч байна. Эзэн тэгээ бид бас өөрсдийгөө өргөж байна. Эзэн та надтай хамт байж өгөөч. Эзэн үнэхээр яг надад хандсан таны төлөвлөгөө, таны дуудлага аваа үнэхээр энэ дэлхий дээр ирээд яг биелүүлээд буцах ёстой тэр зориг байгаа. Эзэн түүнийг яг үнэхээр олж аваад баярлах та. Үнэхээр түүнийг эзэн минь таны хаанчлалын төлөө үнэхээр хамгийн сайнаар хэрэглэж эзэн минь түүнийг үнэхээр эзэн минь хамгийн сайнаар эзэн минь услан тордохдоо тэр бусдад үнэхээр өрөөл ивэл болж үнэхээр чадсан байхаар та биднийг өрөөж өгөөч. Эзэн түүнийг олоод түүнийг үнэхээр аваа хөгжүүлж аваа үнэхээр түүнийхээ дагуу амьдардаг тэр дуудлагын дотроо үнэхээр итгэмжтэй амьдрахад та өрөөж өгөөч гэж гуйж байна. Эзэн тэгээд үнэхээр бид таны өмнө яг эдгээр 3 зүйлийг авчирлаа. Эзэн үргэлжлүүлэн бид таны өмнө үргэлж залбирч эзэн бид хамтдаа яг үнэхээр аваа юуны төлөө залбирэн гуйж та бидэнд юу гिचлэн харуулж хэлж байгаа гэдэг эзэн
хийсэн тэр иш үзүүлгийн үгсүүдийг ч гэсэн бид хамтдаа ойлгож ухаарч эзэн түүний дагуу амьдардаг. Та бидэнд ямар гайхалтай гайхамшигтай зүйлүүдийг хийхийг бид мэдэхгүй. Харин эзэн минь хүсэмжиж бай. Эзэн та гагцхөө өрөөж өгөөрэй. Та ивэж өгөөрэй. Та бүгдийг эхлээс төгсгөл хүртэл та удирдах өгөөрэй гэж альфа босдог омега эзний нэрээр гуйн залбирч байна. Халелуя. Таны нэр алдарш болтугай. Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен. 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 Тэгээ баярлалаа. Яг хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бүгд хамтдаа яг дараагийнхаа залбирлын цаг дээр үнэхээр үргэлж хамт байгаасаа хамтдаа яг энэ залбирлуудыг өргөөд эзний нүрийг эрэлхийлэх үед эзэн өөрөө гайхалтай зүйлийг үнэхээр бидний амьдралд ажиллаа хийх болно гэж үнэхээр итгэл төгс хэлхийг хүсэж байна. Амен. Тэгээ бүгд хамтдаа та бүхэн маань үнэхээр хамт байгаарай гэж хүсэж байна. Тэгээ бурхан биднэртэй хамт байдаг. Тэгм учраас энэ зүйлээр үнэхээр та бүхнийг зориулжуулаад дараагийнхаа цагаараа уулзцаая. Тэр хүртэл бүгдээрээ баяртай.